Баяр цогтыг биш үү? Улс төрийн зөвлөл манай намын улс төрийн зөвлөлийн 20 эдэн гишүүн сонгосон. Би нэг юмыг л хүмүүс ойлгосоо гэж бодоод байгаа юм. Баяр цогт манай намын ерөнхий нарийн бичгийн дараагаар 5 сарын 6-нд үндэсний бодлогын хорооны хурлаар дэмжигдээд жинхэнэх юм бол манай нам 27-28 оны сонгуульд навс ялагдана. 21 ондны ерөнхийлөгчийн сонгуульд Талтмаагийн баталгааг өрсөлдөх эрхгүй болгож байгаад хөрөлсгөөрэ гарсан шүү дээ. Манай намаас яалаа Эрдэнэ орсон, унаж бүх гэдэг шиг. Тэгээд цагаан хуудасны ард орж ялагдсан биз дээ. 3 хүн өрсөлдөхөд 4-т орсон шүү дээ. Яг тийм л юм бол. Ардын нам зүгээр суухгүй. Ардын нам ерөөсөө энэ шинэ жил давхгүй манайхыг баяр цогттой нийлүүлэл нүдчих. Энийг бид нар давж гарахгүй. Яагаад гэвэл Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд манай намын 20 хэдэн улс төрийн зөвлөлийн гишүүн биш. Манай намын 300 гаруй үндэсний бодлогын хорооны гишүүн биш. 2 сая 500 гаруй 2 сая орчим сонгогч саналаа өгдөг байхгүй та. Монголын ард түмэн сонгодог байхгүй юу? Монгол улсын ерөнхийлөгчийг 2028 оны улсын хурлын сонгуулийг бас Монголын ард түмэн сонгодгийг. Тэднэрт баяр цогт таалагддаг юм. Яагаад би энэ баталгаатай хэлдэг вэ гэхээр өнөөдөр Монгол улс өдөр болгон 16 тэрбум төгрөгийг баяр цогт Санжийн баяр нарын байгуулсан тэр оюутлогын гэрээний хүүнд төлдөг. 26 онд 16 сая, 25 онд 14 сая, 23 онд 12 тэрбум төгрөг шүү, доллар биш. Төлдөг, хүүндэн төлдөг байхгүй юу? Баяр цогтын 17 жилийн өмнөх ярилцлага байгаа. Үндэсний телевиз дээр одоо энэ сошиал орчинд яваал л. Ямар ч эрсдэлгүй гэсэн Монгол улс өнөөдөр ашиг авч чадахгүй. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн. Энэ бол зээлийн гэрээ болж ирсэн. Монгол улс өрөнд орсон Rio Tinto ашиг хийж байгаа. Ийм гэрээ байгуулсан. Энэ бол нөгөө баялгаа бид нар авч чадаагүйгийн гай. Хоёрдугаарт дансандаа сая доллар байгааг магттлал баяжсан байхгүй. Бизнес хийгээд тэгж баяжсан бол одоо энэ дэлхийн томчууд Elon Musk гэдэг нар атаархаар байна шүү дээ. Гэтэл үгүй мань хүн улс төрөөс эрх мэдэл албан тушаалаа ашиглан баяжсан. 3 шатны шүүхэн шийдвэртэй. Өнөөдөр тэндээс шүүгчийн тусгай саналаар гарсан хууль зөрчсөн. Энийг одоо болохгүй бол би өөрийнхөө баланкан дээр холбогдох газруудад нөхөөс гэж бодож байгаа. Гэхдээ хуульч нар өгчсөн байлгүй дээ л гэж бодож шít. Ийм учраас баяр цогт манай намын гинсэг болж болохгүй маа. Манай намын үндэсний бодлогын хорооны гишүүд зөрөгтэй байвал мөнгөнд дөрлүүлэхгүй байвал одоо шинэхэн үндэсний бодлогын хорооны гишүүд шүү дээ. Өмнөгшгөө тэгэл мөнгөнд дөрлүүлээд мөнгөний хуваажтай шийдвэр гаргаад байвал энэ нам 10 жил өөд наруутсангүй юм л болно. Улс төрийн зөвлөл одоо бас мөнгөөр шалтгаалаад баяр цогтыг дэмжчихлээ гэж та хараад байна уу? Мөнгнөөс биш айцсаас. Ямар айц? Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөхөөс айсан да. Шулуух хэлж. Тэгэхээр ер нь бол хөрөлсөх ерөнхийлөгч хайсан гэсэн үг. Тий. Баяр цогтыг Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх захиалж манай намын гинсэгэр тавьж байгаа. Манай намын эрх дарахтай хүмүүсийг бүгднгийн мөнгө болоод гэмт хэрэгээр барьцаалцсан байна. Маш олон хүнийг тэгээд хөрөлсөх баяр цогтыг тавьж байгаа юм. Баяр цогтыг хөрөлсөхөөс шоронгоос гаргаж авсан. Шалтгаан сонгуульд ялагдвал эсрэг намаа кармаалах. Одоо ч нөгөө нэг эсрэг нам бүр ингээд нам тоглоомын нам байгуулж энэ улсаар тоглодог болсон шүү дээ. Баялагын хэдхэн тооны гэр бүл аваад тэгээд сонгогчд нь тарааж тэгээд сонгуулийг авдаг байсан бол одоо эсрэг намаа кармаалаад эсрэг намынхаа толгойд өөрийнхөө бүрийн эрх төлөөлөгчийг тавьдаг. Ийм л болчихлоо шүү дээ. Мөнгө буюу эрх мэтлэр. Хийсэн хэргийг барьцаалдаг. Ах トゥ нар нь тендер авсан бол барьцаалдаг. Ийм л болсон. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой одоо энэ улс төрийн жижиг намууд Монгол ардын намын одоо ажиллагаанаас болоод хагарч байна гэсэн мэдээлэл одоо энэ юу хэр үнэний ортой гэж байна. За мэдгүй жижиг намууд хэд хагарах юм. Одоо хүний намыг хагарахыг анзаарах мэтэй хэлөө. Өөрийнхөө намын толгойд
одоо хөрөл сүхийн бэтийг тавиулахгүй төлөө хичээж явахд чинь. Таны хувьд одоо ерөнхий нарийн бичгийн дараагаар ямар хүн томилох бол боломжтой гэж харж байна. За ер нь бол хоёр яригчээсэн хүнээс та бол нэг нь хүлээж авах байна. Өөрөө ол нэр дэвшгүй гэж. Ямар хүн? Би нэр дэвшгүй. Би ерөөсөө яригдаагүй шүү. Наачаас бүр тас худлаа шүү заяа. Ер нь штэ гинсек гэдэг хүн бид нар өмнөх одоо 30 жил 35 жилийн түүхэнд гинсек гэдэг хүнийг одоо ийм амар харизматай, зангарахтай, лидертэй монголчууд бүгд таньдаг. Тим хүн байгаасай л гэж хүссээр ирсэн. За тийм байл сайн. Гинсек гэдэг хүн чинь одоо манай нам бол нөө практикууд дээр явдаг нам багхгүй юу? Ардын нам шиг ингээд дарга өгөнгөт бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг нам биш. Практикууд. Яг тэгвэл арчсан намыг чинь 5 нам нийлж байгуулсан нам багхгүй. Тэгэхээр 5 практиктэй нам багхгүй юу? Сүүлийн үе жижиг клубуд гарч ирсэн. Би бас тэрийг сайн л гэж боддیں۔ Эдний өвчрийг олдог. Эднэрийг алин ч ялгуурлан гадуурхдаггүй. Тийм хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд арчлын үнэт зүйлээ ойлгодог. Би бол өөрөө үндэсний үзэлтэй хүн учраас үндэсний арчилсан үзэлтэй хүн байгаасаа гэж туйлаас үсдэг. Үндэсний үзлээ ойлгодог. Тэгэхгүй дан либерал юм яриад яваад ээж бас болохгүй. Үндэснийхээ хэв шинжийг ойлгодог. Монгол үндэстэн ядуу байгааг мэддэг. Сая доллараар мартдаг хүн би өнөөдөр манай говийн урд суманд амьдарч байгаа усгүй, малгүй болсон тийм хүнийг ойлгоно гэж би итгэхгүй байна. Өнөөдөр хүүхдтэй хоолыг арай хийж залгуулж амьдарч байгаа жирийн ард түмний амьдралыг би ойлгоно гэж бодохгүй байна. Хүүхдийнхаа сургалтын төлбөрийг л төлж чадахгүй ш. Бүгдээрээ л зээл байгаа ш. Та бидний амьдрал өнөөдөр тийм сайхан байгаа мó байхгүй ш. Дандаа л мөнгөний гуйлга ирдэг ш. Намайг их хурлын гишүүн болсноос хойш энийг ойлгоод амьдралын шийднэ гэж би бодохгүй байна. Дүмгхэн худалдаад авчих байх л та. Тэр нь аюу амар байх байх л та. Баяр цогтой үед. Тэр ийм хүн үндэсний хэмжээний ийм том намын ерөнхий нарийн бичгийн дарга бол байж болохгүй. Бүлгийн дарга та ямар барьсан? Цогтгэрэл дарга намын дарга болсон. Уг нь би цогтгэрэл даргыг бүлгийн дарга аваад яваад байгаасаа гэж бодож байгаа. Яагад гэвэл манлайлал нь тэгвэл их зөв байсан. Гэтэ өөрөө бүлгийн дарга өгнө гэж хэлээ. Тэгэхээр энэ үндэсний бодлогын хорооны хурлын дараа бүлгийн дарга өгнө. Гарцаагүй өгнө. За бүлгийн даргад бол харин улсын хурлын гишүүдээс өөрсдөөсөө тэр бол бүлгийн асуудал байхгүй юу? Өөрсдөө дэвшүүлээл тэгэл бид нар нөө санал хурлаар шийдчихдэг. Тийм юм болох бах та. Хэрвээ баяр цогт арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга бол бас нэг ерөнхийлөгчийн бүрэн эрх төлөөлөгч манай намын бүлгийн дарга болгоод тэгээд болоод тэгээд арчилсан нам мохон болголоод.